Unity холбоотой амьдрий. Light Zoom үзүүлж байна. Зөн соён хиймэрийн тарин тань утагт мэдлэгтэн зүүн баруун мөрөн дээр нь хангард дэвсэн дэлхийн магнит нийлгсэн Монгол наадам төрүүлж домог төрүүлсэн даяар дуурсах аваргууд. Тэр үед бол нэлээд бас сэтгэл хөдлөсөн байсан. Тэгээд учраас тэр үед өсөрч байгаагаа бол сүүлд одоо зурагтаар харахад бараг тэр үед мэдрэг. Аймгийн начин одвог шин төрсөн хүүдээ Өлзий орших гэх нэр хайрлаа. Гэвч өмнө нь хоёр ч нуган үрэн алдсан эцэг их хоёрын дотроо би түүхэн хадгалж явсан айдас сэтэрч нэгэн өрөө Өлзий орших хүүгийн би муудлаа. Одвог начин эргэл баян химээх нутгийн лам дээр сандран очивол санаа зовлтгүй ээ. Буцаад харихад чинь нэг танихгүй лам танайд ном уншиж байгаа. Тэр хүнээс нэр гуйгаарай гэж гин. Гэртэн эртэл үнэхээр нэг лам ном уншиж байлаа. Тэгээд лам Өлзий орших хүүд Балжин юм химээх нэрийг хайрлаад явжээ. Нам нас хүртэл одоо дүү байхгүй ганц айлын ванд гэдэг шиг л эрэхтүүд өгөхт байсан да. Та өөрөө барилддаг учраас ганц үгээ бөх болгоно гэж ингэж их бариаддаг байсан. Тэгэл барилж эхэлсэндээ багасаа л энэ одоо хөдөөний хөөгтүүд яадаг. Тэгэл барилдал ноцтолтол явдаг байсан. 4 дугаар ангаас л эхэлж их гол нь барилж эхэлсэндээ тэгээд тэр үед одоо манай аавын дүүгийн хөөгтөө Сүхбаатар цаан гэж талигаач тэр бид надаас нэг ах. Тэгээ бид нар хоорондоо их барилдаж ноцтолдог тийм л хөөгтүүд байсан. Балжин юм багасаа л үеийнхнээсээ хол илүү байлаа. 9 дугаар ангийн хүү Монгол үхийн нэгэн том уурхай болсон Овс аймгийн аврах шалруулах үндэсний үхийн тэмцээнээс цол авна гэдэг баргийн аавын хүүд олдох хов бишээ. Дараа жил нь Улас аймгийн алдартнуудтай хүч үзэн аймгийн зан цол авсан нь ирээдүйн авраг болох их замын эхлэл байлаа. Хөдөөнөөс наран боловсроос очиж аймгийн төв дээр одоо 10 дугаар ангид сууж байсан. Энэ хоёр өтөд нэг анги учраас тэдний яраар их очино бид нарыг тэгс чинь одоо энэ хоёр ч одоо луусан зааныг хөөгд шүү дээ. Тэгээд тэр чинь тэр ээжийн тэр нь бол одоо бүхийг их хайрладаг. Тэгээд бид хоёрыг чинь одоо барилдуулах гэж хоолцоо тэр ихснэр нь тэр ингээл их л юу яадаг байсан да. Хөдөөний хөөгд тэгээд энэ хоёр өтөр хоёулаа одоо тойргийн барилдаанаас аймгийн начин цол 9 дугаар ангид байхдаа 10 дугаар ангид байхдаа дахиад аймгийн зам болж байна. Балжин юм 10 дугаар ангид төгсөөд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн хуваар өвөртлөн Улаанбаатар хотыг зориулав. Гэвч улсын шигшээ багтаа дуудагдсанаар их спортод хөл тавьж жудогийн татами үндэсний бүхий дэвжэнэ хожин үзүүлсэн хэмжилтийн замд хос морьтой гарчээ.
Төмөрламын баярдаар 2-ын даваанд 30 хүрэн заантаа бид харсан. Цаг гаруй барилдаад тэгээ унжсэн баггүй. Тэгэл бодогчсэн над би энэ улсын цаанханд ингэж барилж чадж байгаа юм чинь. Ер нь үндэсний өхөр бол цол авах юм байна гэсний бодлоо төрж орж иржсэн л дээ. 1980 оны улсын наадмаар 2 давж чаад 3-ын даваанд ам авсан байдлыг чагнад суутал нэр нь гарсангүй. Учрыг л оволтол шүүгчэд андуураад түүнийг унснаар биччихсэн байж гин. Тэр үед бүх сондгоор үлдэж болохгүй гэсэн хатуу дүрмтэй байсан болохоор байгаан өвөртлөөд урамгүйхэн харжээ. Харин 4 жилийн дараах наадамд улсын зам Цэнд аюушаар 5 давж улсын цолтны игнэнд багтжээ. 1988 оны Сөүлийн Олимпиад оролцохоор жин их хасан учраас тэр жилийн наадамд Сансандан хүртэл барилдаж чадсангүй. Олимпийн дараагаар их спортыг орхиж үндэсний бүхөр дагнан барилдах болсон нь үр дүнгүй өгч 1989 онд үндэсний бүхийн улсын авраг шалруулах тэмцээнд 31 барилдаанаас 29 даваа авч цолоо ахиулжээ. Мөн тэр жилдээ улсын наадамд зүүрлэж улсын арслан цолны үнэмлэх гардсан ч уцаагаад хураалгачихлаа. Тэр үеэр чинь улсын авраг шалруулах тэмцээнээр улсын цол болгодог. Тэгээ 89 онд Батэрдэн авраг төрүүлж би 2 дугаар байранд орж, Баяр сайхан 3 дугаар байранд орж би заан цолоовод Баяр сайхан улсын начин цол хүртээд. Тэгээ тэр жилийнхаа улсынхаа баяр наадамд 8 давж 9 давд Батэрдэн аврагд унж улсын заан цолоо баталчихсан. 1989 оны улсын баяр наадам 512 бүх барилдсанаас Хэнтяймгийн өмнөдөр сумын Хариат Батэрдэн арслан 9 давн 2 тудаан төрүүлж 25 насндаа улсын авраг болж Улс аймгийн наран болов сумын Хариат улсын зам Балжин ям 8 давн анхудаа үзүүрлээ. Над тэр үеч арслан цолны үнэмлэх бичиж өгөөд гардуулчаад тэгээд эргээд хувцас солиос ууж ятал мөнгө сайхан гээд одоо энэ биеийн тавир спортын хорооны хилцээний дараагаас тэр хүн ирээд миний үнэлгийг аваа явуулсан. Маргааш хурал хийж ээж өхөр боллоо гээд тэгээ бас маргааш нь хурал болсон чинь цаан цолтойгоо Кевинтэй болгоод Батэрдэн аврагад төрүүлээд авраг болоод би арслан цолоо ингэж авчаадаг өнгөрчихсөн л дээ. Тэгээ тэрнээс хойш ер нь улсын баяр наадамд би төрүүлье гэж бодоод ингэж бэлтгэл хийдэг байсан. Тэгээ 90 оны баяр наадамд бас бэлтгэл яахан таарах орсон л да. Яагаад гэхээр манай аав хууч өвчтэй болчиход көд бэлтгэл одоо яахан хийх чадахгүй одоо ингэ